Сайн байцгаана уу өрхөмнөд үзэгчдээ. Та бүхэн шинжлэхийнхаа баярыг аз жаргал нэг төр дүүрэн сайхан тэмдэглэж байна уу. Ингээд эх орон телевиз бэлгийн цадыг нэвтрүүлэхийн энэ удаагийн дугаарыг Монгол улсын төрийн шагналт ардын орон зохиол соёлын гавь зүтгэлтэн Авгийн лав сурангайн гэрээс одоо энэ хөө нэвтрүүлгийг бас бэлтгэн хүргэж байгаад их баяртай байна. Сайхан үйлж байна уу? Сайхан үйлжиж байна. Шинэ жил ихээр сэтгэл их хөөрхийн өдлөхийн цагт. Би чинь хөөхд мөхтөрөө очно энэ тентхийн шинэ жил үзэн Европ элбийн одоо шимгэлт модны баяр элбийн юмд харна л да. Гэхдээ миний тэр сургуульд байхдаа үзэж байсан тэр Төв аймгийн Лүн сумын сургуулийн шинэ жил шиг тийм шинэ жил одоо 70 гартлаа ер нь үзсэнгүй. Сумын хоршоонд нэг цөөхөн бага хэмжээний жимс очно яавлаг одоо алим заранда тэр багадаа ижсэн яавлагны үнээр тэр алимны үнээр тэрүүн шиг алим одоо баг идээгүй гэж хэлэхэд болохоор тэрний үнээр гэж гэр дүүрэл ховор юм чи яасан үнэтэй байсан сэтгэлээс юусаа гардгүй. Тэгээ би бол бага насныхаа шинэ жилийг л их боддог. Тэгэл хиймэл мод ягаад аав минь шинэ жил юм мод чимээд өгчөндөө толгой дээр нөгөөтхөн харахад ямар гоё тэр үеийн Орос тоглоом гэж нэг том бөндгөр юмнууд л ингээл бөөрөн дээр нь тооноор туссан сар тусчихсан хачин юмны хажууд л унтдаг байлаа. Тэгээд миний үдсэн хамгийн гайхамшигтай шинэ жилүүд бага наснд минь өнгөрчтэй гэж ингэж боддгийн. Сургуулийн шинэ жилийн сүлдүүдийн нааданд бас ямар хөрөг болцтой оролцсон. Би 1956 оны 4-р ангид байсан шинэ жилээ ерөөсөө мартдаггүй. Хөдөөч нь бол яан шүү дээ. Шинэ жил болохоор хүүхдүүдэд даалгавар өгөөд ингээд цаасан гинчийн өнгөнгийн модгаар будаад гинч хийгээл нөгөө багштай аваачиж өгнө. Тэгэл гинж их юм. Дараагаар нь амтан тоглох гэж ерөөсөлтөндөө. Тэгээ 56 оны шинэ жилээр намайг чонд тоглуулсан. Чонд. Нэг дахан өмсгцэн, нэг баг өмссөн. Лусан дамбаа гэж багш минь их сайхан баг хийн. Тэгээд нэг чонын баг өмсөв. Эхлээл баавгаа гараал, тэгэл бууг гараал. Тэгэл чонл гаранда тийм. Тэр нь тоглох их аз завшаа. Тэгээ би тэр шинэ жил дээр чонд тоглосон. Тэгээд шинэ жилийн өвгөн маань дуудсан да за баавгаа хүм нэрж бэлгээ аваа. Юу бууг хүм нэрж бэлгээ аваа гэл нөгөө амтан тоглосон хүүхдээ бэлэг өглөө. Тэгсэн би намайг дуудандаа гэж ятал дуудлаа чон хүм нэрж бэлгээ ав. Тэгсэн тэр зэрэгтэл дундаас л тэр сууж ясан лүнгийн улаан болон сууж ясан хүмүүс дотроос ламаа гэж их баригч бараг лүнгийн бүх хүүхдийг их барьсан тийм их гоё өндөр ихч байсан. Авгаа согтуу халанцуу арх өчнөө согтуу шахуу давхгаал айлын хүүхдгийг одоо лүнгийнх андахгүй өгсчүүл нь бол тэр хүн босоод л хай болчээ гэж өвгнийг загнаад. Чи малын дайсан чомд бэлэг өгөх гэж гинэ чи бойл гэдэг ингэ загнасан. Тэгээ байхгүй. Би бэлэггүй. Тэгээ нэг хөшгөний арлуу ороод нөх уйлж үлээ. Тэгээ миний тэр нулимстай шинэ жил инээдтэй хөөртэй тэр шинэ жилийг би мартдаггүй. Гэхдээ би дандаа баярлж явдаг. Хүн байгаагаараа байсан цаг байж дээ. Хүн өөрийнхөө боддогоороо байж дээ гэж бодож өнөөдрийг харахтаа бодож суудаг байхгүй. Нэг жилийн шинэ жил бэлэггүй өнгөрөх бол над ерөөсөө охирол байгаагүй. Намайг өгсөн энэ бурханд баярлж ижээ авд мөн өгсөн юунд баяраас юм илүү баяр гэж юу байгаа ч гэж бодож явд. Тэгээ санаанаас гардгүй энэ шинэ жил. Тэгэл туулай муулай зөндөө юм аавна л да. Тэгэхэд харин сасан охин энтергээд байдгүй. Нэг дуранддаг хүн гардаг л байсан. Манай багш нар гараад юм дурандаал тэр сумын бүх дутагдлыг л ингээл дурандаал. Сүйд бол шок. Нэг шавгар бол аюур зан гэдэг багш байсан. Них гоё дуулдаг. Тэр багш минь л ингээл дурандаал. Ингээл яадаг байж л. Аюур багш гэл бид нар ухаалж. Хэм шинэ жилийг бид урсж байна. Би шинэ жил болгоноор бодогддог. Би хүнд маань ингэдэг ном бичээд хэвлж шилжүүлсэн. Уржигдрахын хэвлж шилжүүлсэн. Одоо ингээ 10 хоноод гарчих واخ. Оны өмнөхөн гарах нь тийм ээ? Гарна. Оны чи одоо манайд бол ном хэвлэх бол тийм асуудал биш болсон. Би бол ерөөсөн 6хан номтой шүү. 6 дахь номоо шилжүүлж байгаа. Би амьдралдаа 6 ном л бичсэн. Өөр одоо тийм олон ном бичиж чадаагүй.
жүжиг бол 37 жүжиг. Төр төсний эмгэнэлт жүжиг. Тэгэл дараа нь хүүхэлдэйн жүжиг. 37 ном хичээсэн байт. Одоо ямар жүжигээр таарч байна? Хаан Золиос гэдэг нэг жүжиг хичээж байгаа. Тэн доторх нь өгөөдөө хааны би мегмар нарандаа зориулж нэг дүрийн мегмар наран Идэрбат бид 3 хүчнэстэй лүнгийн шороон дээр тоглож дараалсан 2 ангиас 9 авиатор. Би ерөөсөө өнжүүл төрөөд 3 настай л аймагт. Миний аав өнжүүл сумын дарга байж байгаа. Тэгээд аймагт шилжсэн аймгийн одоо дарга болж орлох дарга болж явсан юм шиг байна. Тэгээ би 3 настай нутгаас гарсан байдаг. Тэгээд тэрний дараагаар аав минь засгийн газар улсын хянан шалгах газар ажиллаж байгаад ижийн бие таархан болоод намын илгээлтгээд лүн сумын сум нэгдлийн даргаар. Тэгээд лүнд сумын даргын хөөхт байлаа. Сумын даргын хөөхт чинь мундаг л да. Тэгээ энэ Идэрбат мегмар наран бид нар чинь өстө нэг шороон дээр тоглож ирсэн. Тэгээд энэ муу хоёр тавал. Тэгээд одоо ингээ нөгөө хоёр маань ирэхээр би амьдралдаа инээдгүйгээ инээж ганцхан бодохгүй ярьж чаддаг улс маань тэр хоёр л байдаг. Тэр хоёрыг ороод ирэхээр би нэг бодохгүй одоо бүдүүлгээр хэрэхэд даруулсан гэдэг болж байгаа юм. Тэр хоёртой л би бодохгүй ярьдаг. Бус түнтэй бол ярихын өмнө бодох бас ажил байх юм. Түнд чинь нэг энэ ч одоо харилцааны муу санаа гэх юм уу юу гэх юм. Нэг ийм бусдтай харьцахтаа бол тэр мө хоёроо эрэхтэн зэрэгэл би нэг тэгээ банданд уламсрал хоёр энэ тэр эрэхтэн зэрэгэл одоо тэгэл нэг сайхан болно да. Инээдгүйгээ инээж би инээд ховортой. Инээд ховортой хүн. Нэг сүйд бол ангалзаад инээж байдаггүй юм аа. Жүжиг ер нь хэзээ тайзан дээр амьддаг болно? Оо тэр мэдэхгүй тэрийг олон дамжлага дамжина. Тэгээд болох байлгүй дээ. Тэгээ авах юм уу юм уу? Та 1400 хэлсэн өөр нэг юм. Гү би тэр мө наажгаа ирэхэд хэлсэн л. Бид гурван чинь нэг юуны ямар сонд лүнгийн уран хөөрхөн гэдэг нэг том ярилцлага тавьсан шүү дээ. 2 хуудасгаар. Тэгээ тэр ярилцлаган дээр уулзахдаа хэлсэн дээ. Тэгээд миний олон жүжиг тоглосон доо мегмар наран бол. Тэгвэл би энийг зориулъя гэж бодож байгаа. Харин ялхаасан байсан юм да. Хожмын хүн үзээд бид нарын бас бие биенээ марталгүй хүчтэй гэж ойлгох гэж бодсон. Би залуу явлаа. Эхний хэдэн шүлгэн сонинд бараалхуулж, эрт ирсэн магтаал амсууд бярлахаж, дуйлан шуган дурлсан нүднүүд асгараад ирэхээр дургсан зангийн үзүүрт юм бүхэн жаахан харагдаж би сагсуу явлаа. Хороогийн чулуу бүхэн сүүдэртэйг мэдэхгүй гинэн 20 жил далдуур анзаарах sögөөгүй доромжлуулж ата хорслол басамжийн шалбаагт намаг дундуур алмай халуун тэнгээр хөл нүцгэн туучж би агуу явлаа. Саахалтын охинтой ичингүй хар цорооцолдуулж санааны торгон үзүүрт эрийн совын сүглэж санаж үтгэрсэн бодолд нь уул шиг ургаж сайлтын хормой дөөгөр нь урс шиг урсж би халуун явлаа. Өөрийн гисэн онцгтан харц байхыг хичээж өрөөл сүдрэн унахаас зарц мэт имэж тарчлах жаргахын ээлжтэй богинохон зайгаан элээж тарих төнсөн үдийн наранаас тамхиан асааж явлаа. Би залуу явлаа гэж юм шиг л. За тэгээд энэ Идэрбаттай нэг бичсэн шүлгийг би тэнийг олохгүй. Тэгээ эндээс нь бас нэг шүлэг. Уншия. Миний Монголын салхи гэж хүү хасартаанд зориулсан шүлэг. Хасар маань хоол байгаа шүү дээ. Өвс хөдлөх төдийд балга болгоор ирдэг ийм сайхан салхи өөр ямар ч орн заяагаагүй миний Монголын салхи. Цэцэгтэй зууралдсан зуны ногоон салхи нь чээж рүү орохдоо бүлээн сүү шиг урсна. Сэр сэвэлдсэн намрын шир салхи нь сэтгэл рүү орохдоо хадуу дарас шиг зурна.
Тэнгэрийн үл царцсан өвлийн хэрцгий цагаан салхи нь тархи минь зүлгэхтэн тэнгэлсний минь арчин дэлхийг шүрдсэн хаврын ойвргон хогсолх нь дэрэгдүүр минь өнгөрөхтөн гунгийн минь урна будар будар явдалтай ийм сайхан салхи бусдын ямар ч орон заяагаагүй миний Монголын салхи. Хүүтэйгээ хэрэг холбоотой нэр нь байнга ярьж байгаа юу? Тийм тэнд чи миний 3 хүүхэд байдаг ш Францад. Ачуу нь хэрэг бэр сууж байгаа юм. Бэртаа миний хүү бэртаа ш. Би номондо миний зөөлхөн үргэд нэг шүлэг хийж байгаа тэр нь оруулж байгаа хүүдээ миний хүү их зөөлх. Бэртаа хүн зөөлхөн байна гэдэгт би олзуурах гэж байгаа. Их бэр гэдэг бол сэтгэлийн хатуу шимдаа л гэж. Сэтгэлийн зөөлхөн. Ер нь энэ барилж байгаа улсыг чи би харахтаа бол тархин барилддаг ингэж харддаг шүү дээ. Би энэ барилддаггүй байх гэж боддог шүү дээ. Манай хүмүүлээ энэ тэнхээтэй улсыг чи харахад би энэ бэр тархины бэр гэж салгаад ах юм. Би бол тархины барил биеийг бэртэй болгодог байх л гэж боддог шүү дээ. Нэг бярны ялгааг энэ оюуны бяр энэ төр гэж ярих юм. Оюуны бярыг бол ухаан олж цоглуулсан их бяра гэж оюуны бярыг л боддог юм шүү. Дэлхийн их соёлоос олж цоглуулсан бяр л. Таны хувьд ер нь яруу найраг утга зохиол гэдэг юм яг юу юм бэ? Миний хувьд бол хаан тэтм шиг үнэтэй ажил та. Миний хувьд шүү дээ. Яруу найрагчдын хувьд ч гэсэн тийм байна. Яруу найрагчид зохиолчд гэдэг бол би хүний сорууд гэж боддоо шүү дээ. Би эднэрийг согтуу байхын, алдаж онож байхын хүртэл яруу найргаар нь өршөөж авдаг. Би хайрладаг. Би бас 3 жил эднэрийн нэг дарга гээд нэг байсан л да. Тэгээ хайр хүрмээр. Ямар ч үедээ эднэр хүнд нэг хэрцгий зан гаргаж чадахгүй дээ. Эднэрийн дагуулж явдаг нэг их том гэрэлгээ байдаг. Гэрт ороод ирэхдээ нэг тэнийг гэгээ дагуулсан юм шиг. Гарахтаа нэг баярлснаа хэлж байгаа нь хүртэл нэг үнэн. Гом туснаа ярьж байгаа нь хүртэл үнэн. Хамгийн тодорхой арьсны гинтэй хамгийн хайрладаг хүмүүсийн зохиолчд, яруу найрагчд, зураачд, хөгжмийн зохиолчд, уран бүтээлчд юм шүү дээ. Эднэр чинь. Тэгээ би бол яруу найргийн зохиолчд, уран зохиол гэдгийг бол Бурханаас том хшиг өгөгдөл өртснээс гадна Бурханы том даалгавартай. Хүндрэлтний сэтгэл санааг алим боловч аливаа зүгт үүмүлэг гэж Бурхан томилсон томилтыг бол судал гэж боддог шүү дээ. Их хайртай л да. За энэ уяхан замбат өгөж намжилын нор банздгоон дурсгал өрөөж бичсэн нэг шүлгийн унших ёстой байх гэж. Номхон далайг цуулах хөлөг онгоцсон дайр нор банзда хайтны дуулснаар уяхан замбат өв хангинахад амгалан дэлгөн далай тэрчигээрэн өндийж арслангийн зогдор шиг бастгаа. Намхан толгодон хөтөлсөн өндөр уулын хэсэд нор банзад хайтны дуулснаар уйхан замбатв цуурайтахад бэлийн ногоон жолууд нь дээшин тэнгэрээр огшиж битүү цагаа манан жирэмсэн ихийн цорой шиг язардгаа. Амьдын хорвог надтай өргсөн ижээ аван санаж алаг өдөр вор шөнийг барж ядаж байхад ахаад Монгол заяахгүй нор банзад хайтны дуулснаар уйхан замбатв зангинахад дүүрээд ирсэн нулимсны минь зэрэглэнд дэлхий тэржгээр нурах шиг болдгоо. Нор банзад хайтныг дуулахаар. Болорцсон наадмын бас олон сайхан эзэд Төв аймгаас төрөн гарсан. Болорцсон наадам нөхөд ирэхээр та нэр нь уяаны морж эцэдэг догтлох уу? Үгүй залуу цагтаа бол огдолдог байлаа. Би төрүүлнэ гэж хэлжгээд төрүүлжээлээ. Ороод төрүүлжээлээ 3 удаа автсан шүү дээ энэ болор цомж. Тэгээд нэг яах вэ уралдаж ясан наадам. Гэхдээ уран зохиол бол уралдаанаар хөгждөг гэдгийг би сайн мэднэ л дээ. Гэхдээ жилийн
унших тохиолж юм том уулзалт юм. Бие биенээ харж баярлахын шилдэг юм. Бас нэг уралдаж хөдөө байхад л жоохон байхад л цагаан сар арчин одоо нэг ойрхон айлын хооронд нэг морин зохио хийнэ гэдэг нэг ухс идэг шүү дээ. Улсууд нэг сайхан. Тэр хүн шиг нэг жилдээ нэг ухс игээд авчих юм шиг л. Нэг сайхан уралдаад болохгүй нь юу бахав? Харин сайхан хийх хэрэгтэй. Тэгээ шүүгч суухаар яруу найргийн болов цомын шүүгчээсээс гахаа хариулсан дээр гэж би боддог. Гэхдээ тэгээд нэг дараа нь хэл амсалдгүй тэрэн дээр нэгээд өгчлээ. Гэхдээ жинхэнэ шүлэг гэдгийг тань сонсож байна уу? Нэг хачим хэлэхээр л алгадчихшаал. Ямар ч хэрэггүй одоо юм хэлэхээр алгадчихшаал. Жигтэйхэн сайхан шүлгийн мөр нэг залуухан хөвгт гараад уншихтал байхгүй. Ингээд байхаар нь бас нэг тэр нэг монголчууд бол яруу найрх жинхэнэ болсон ард юм шүү дээ. Яруу найрыг жинхэнэ мэдэрдэг ард юм шүү дээ. Тэгээ тэр хүндээ яадгийн тэр нэг наадмын нэг тийм нэг догтлол салхи байт юм болов. Тий салхи нэг наадам дээр ч нэг хий салхи явдаг шүү дээ. Нэг хөөрөө салхи. Тий хөөрөө салхи явдаг. Тэрний л өмөлөд байдаг юм болов. Тэрнээс одоо ухад өнгөж бодох юм бол одоо гээ сайхан мөрүүдийг зүгээр өнгөрөөж байгаа юм. Эх орны тухайд ер нь та юу гэж боддог вэ? Эх орныг та ер нь юу гэж хэлэх вэ? Надад байгаа хамгийн том өмч, надад байгаа хамгийн том бахархал онож төрсөн агуу хөв заяа хайрлах юм туйл миний хайртай байхын эцсийн зэг дээр байдаг юм ярьж байна л да. Эх орон гэдэг. Эх орон гэдэг чинь бол мөнхийн сэдв. Мөнхийн сэдвээс гадна эх орон чинь төр бол нэг хүнээс эхэлдэг шиг эх орон нэг чулуунаас эхэлдэг юм шиг байна. Тэгээд энэ салхин залгисан шуурган хүртэл хайр хүргээд байдаг шүү дээ. Миний бодлоор бол сайхан шуурч байгаа чинь сайхан шүү дээ. Морины дэл цантаал нэг сайхан нүдгүү шуурх чинь ч дээ. Тэгэл дараа нь тэгээд уул усч ингээд зүлгүүлсэн юм шиг болчдөг. Нэг билүүдсэн утга шиг болчдөг. Тэгэл тэрний чинь харахаар нэг сайхан санагдав. Тэгэл нутагтаа очихгүй удахаар л. Тэгээ энэ дотор хоосон зүүдгээд нэг шүлэг бийлдэ. Энэ шүлэг. Хоосон зүүд гэж. Битүү цэцэгтэй тал нутгаан зүүдлээ. Би билүүдсэн салхин ирсэнгүй. Бидэртэй халуу морон зүүдлээ. Бишгүүр мэт янцгаахан дуулдсангүй. Хүйтэн булгийн ус залгил зүүдлээ. Тагнаа хаг ташсангүй. Хүнд цагаан ман нөмөр зүүдлээ. Би чихтэж интсэнгүй. Аргал янгэр хэрэлсэн уулан зүүдлээ. Асхан нурдсан сүгдсэнгүй. Асад дүрлсэн гал зүүдлээ. Аргалын утаа өнөртсөнгүй. Айсуу яваа жихэн өдөөс гүй зүүдлээ. Үнэр биеийн хоёр нь ирсэнгүй. Араас нь би шүүдэр дундуур мөлхөд зүүдлээ. Өвдөг тохоо норсонгүй. Харин зүүднээс хагасхад хазарна айтан гэж ийм шилэг гэж. Тэгээ би одоо нутгийн юм гэдэг чи одоо нутгийн урт сураг сонсох сайхан. Тэр ярих юм байхгүй. Нутаг гэдэг чинь сураг сонсох. зүгээр би сайхан сонсох. Зүгээр нэг нутаг шиг тийм том юм. Танай нутагт явж байгаа шавар цугаад ихээр дургуур явчихдаг шүү дээ. Болдгоороо болж дээ чи хонохгүй яагаа гэж хэлмээр санагддаг. Чамаа жаргах гэж шавар чангаасан байж мэднэ гэж хэлмээр санагдаад хуур хүрээд явчихдаг шүү дээ. Гэхдээ тэгэхээр мөн их хайртай байгаа хэрэг. Тэгэл тэнд миний ижааб мань байсан. Бүх юм байсан. Тэнд миний өвгдөөц бүгдээрээ юм байсан. Тэнд түүх унтж байгаа. Өнөөдөр хүн ирж байгаагүй тэр гайхамшигт. Эх орон гэдэг чинь нэг юм л сайхан юм да. Би зүгээр хэлэх үг болдгоо тэрнийг шүлгээрээ хэлье л гэж боддог. Чи өөрөө эх орныхон чулуу шороо тэр уснаас бүрэлдсэн болохоор чи өөрийгөө эхлээд нэг жаахан хайрл. Аминчхан сэтгэлээр биш. Өөрийгөө хайрл. Чи өөрөө эх орон байхгүй юу? Чи өөрөө эх орон штэж. Үрийн эцэг их онцгийн залгаа чи өөрөө эх орон штэ. Гэж л өөрөөсөө эхэлж л хайрлах. Тэгэд өөрийг нь бүтээсэн юм хайрлахын сэтгэл дэндээс үүсэн штэ. Өөрийн багтсан орон зайгаа хайрлах, онсон орон зайгаа хайрлах сэтгэл үүснэ л гэж.
Ингэж эх орныг хайрлахыг өрөөсөө эхэлж байгаасаа л гэж боддгийн шүү дээ. Эх орны нэр нүрийг хайрлах, тэр Монгол хүн гэдгийг хайрлах их ажил байна бид нарт. Тэр чадсан чадаагүй тухайд бол зөндөө л эх оронч улс худлаа жээжэн дэлдэд бол эх орныг хайрлахгүй л дээ. Эх орныг нэг чэжэн дэлдэж хамгаалдаг ч үгүй. Амиа өгч хамгаалдаг юм шүү дээ. Жагссан цэрэг байлаа гэхэд дайнд орох гэж байгаа цэргүүдийг кино минондор энэ төр харахад би бол боддог. Энэ бол сум юм байна да. Дайцтай. Энэгээр л эх орон бууддаг юм байна гэж. Тэгээ би нэг хүүдээ зориулсан шилгэн дотроо эх орон минь одоо гэргүүл ханы нэгэн ширэн миний хөө харьдайсан халдаж гимэн хяартал буудах уу нэг сум нь миний хөө гэж тэр шилэг байдаг. Тэгээд энэ баяр ёслол болохоор ч нэг юм нэг ийм совин байгаа юм. Нэг юм шинжлэгдчихэж байгаа юм шиг. Би тооны хэмжигдэхүүн захирэг дадал нэг он уул ирж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг нас улираад нэг он цаг ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар таах гэж бүтэн жилийн турш онцлог шиг нэг байж байгаа л. Тэгээд тэрнийг таагаал ирж байгаа бас нэг онцгой тосоод л ингээл шинэ он гэдэл ингээ гарч байгаа байхгүй. Сайхан шинэ жил. Хөөхтүүд тэрнийг мэдэрч байгаа гэж. Тэр нэг хүнд бүр нэг мэдрэгдэг цаг хугацаа юм. Энд чинь нэг тийм яад юм дээ нэг бусдаас нэг өөр болчдөг өдөр юм. Би тэрнийг л ерөөс ойлгохгүй. Бус өдрүүдээс нэг шал өөр болчдөг. Шинэ хүүхэд хүртэл одоо нэг эрхлэх нь ихтэйл нэг тийм амттай гэргүүлээл нэг хөөхөн өнгөрээл үгүй нэг хөөхөн болох юм аа. Гэрэлгээ ирээл тэг яаж байгаа монголчууд магадгүй гэртээ тавьсан элбэг юмараа баярлахаас гадна гэрийнхэн хоймор тавьсан юмараа баярлахаас гадна ирж байгаа он цагаар их баярлдаг юм шиг. Тэр нэг тий шиний юмар л их баярлдаг юм шиг. Тийм л ард том юм да. Тэгээ тэрэндээ ирдэ харамгүй ханддаг. Ерөөс юу байгаагаа шавхдаг. Тэр бодвол ирэх жилийнхэн өгөөж үнийг бодсон тийм совин далд совин байдаг байх. Хоёрдугаарт би хорвоодоор том алхлаа шүү гэж боддог юм шиг байна. Жил гэдэг бол нэг хүний амьдралын их том алхам шүү дээ. Тэгэхээр би монголчуудаа сэтгэлийн бүртгүй шинэ өхний тосч байгаасаа гэж хүсмээр санагддаг. Болж игэл сэтгэлдээ байгаа жаахан бүртийг жаахан унгаж сэгсэрч шинэ оноор дээлэн цасан дээр гөөд өмсдөг шиг сэтгэлийн гөөж шинэ оныг ухтаж байгаарай. Сэтгэлийнхээ сүүдрийг гөөж ухтаж байгаарай гэж юм бүхнийг сайхнаар бодож уучлж тавьчиж би ер нь шинэ жилийн шөнө хүмүүсүүд тийм хар дарсан зүуд үздэггүй байхаа гэж боддог юм аа. Яагаад ч юм би нэг далд хар дарсан их мохой зүуд үздэггүй байхаа. Тэд нэр баяр хөөр юмдаа өдрийнхөө баяр баясгадан гүргэлжлүүлээл шинэ жилийн шөнө ямар ч байсан гэгэн зүйтэй шөнө болдог байхаа л гэж би ингэж боддог. Тэгээ би ард түмэндээ шинэ жилээ сайхан утацгаагаарай. Их гэгэн зүүд үзээрэй. Таагдашгүй ирж байгаа юм бол танд их аз жаргал авцаргээ гэж хэлээл энэ ярилцлаганд дуусгамаар байна. Эх орон телевизийн урилгыг хүлээн авч шинэ жилийн баярын өчөөс Монголынхаа ард түмэнтэй өөрийнхөө сэтгэл мөн одоо сайхан дурсамжаа хаваалцсан танд маш их баярлалаа. Ингээд шинэ жилийн энэ сайхан өдрийг бас бэлэггүйгээр зөвшөөрөхгүй байх тийм ээ. Шинэ жил бол одоо хөөх тулган хүн болгон баярлдаг энэ сайхан өдөр ингээд эх орон телевизийн өвлөө танд энэ бэлгийг өгөөрэй гэж дамжуулсан юм аа. За баярлалаа. Би тэгээд энэ бэлгийг чинь хамгийн дөрөнд ирсэн ачтаа өгнө. Эсвэл 30 тал өгнө. Хамгийн дөрөндөөс хөөхтөл өгнө дөө. Чамдэрний насгарах гэ одод түгчээ үзэгслэнт ми чамайг минь шүрдэх гэ сарнга мандчээ үзэгслэнт ми халуун шивнэг минь сонсох гэ салих намдчээ хан хариг минь гоёх гэ цэцгэс дэлгэвчээ Ушх сүдэргүй бэкэ тэнгэр цэлэнчээ үзэгслэнт ми Baby the heart tag me Борхон миччээ үзэгслэнт ми Халуун шивнэг минь сонсох гэ салих намдчээ хан хариг минь гоёх гэ
Цэцгэстэлгэж алтан шаргалнаар минь харагдаа дэлхийн багтжээ ац жаргалын хатогтоо хоёулаа багтжээ алтан шаргалнаар минь харагдаа дэлхийн багтжээ ац жаргалын хатогтоо хоёулаа багтжээ Үнсэлцэж байгааг минь харах гээд улс бүхий ч үзэгсэлэнт минь үнэн шавхыг минь үзэхэд ус мөрөн сүвдэж үзэгсэлэнт минь халуун шиг нэг минь сонсох гээд саяш нандж ханхарыг минь гоёх гээд цэцгэстэлгэж алтан шаргалнаар минь харагдаа дэлхийн багтжээ ац жаргалын хатогтоо хоёулаа багтжээ алтан шаргалнаар минь харагдаа дэлхийн багтжээ ац жаргалын хатогтоо хоёулаа багтжээ хатогтоо